Үе одоо би нөгөө блог хийдэг байхгүй юу. Тэгээд өнөөдөр яг блогоо хийгээд усанд ороод гараад ирээд яасан ч ус ширэлдээд одоо энэ бондгор энэ хэсэг нь харж байна уу? Энэ бондгор нэг бүр ингээд цаг нацалтлаа бүр сүлдээ ингээд ус ингээд хуураа болоод хаталтан ингээд бүр энэний нөгөө юуг нь гаргах гэж ширэлдэг нь гаргах гээд аргаа бараад би ус чи явж байна. Тайруулъя. Арай ёо. Бүр орой олчлоо. Аль хэдийн бичлэгээ эхлэх байсан. Өстө баларсан. Явж тайруулъя хөө. Арай дэндүү. За өсчин дээр ирсэн одоо. Өснийхаа өсөд тайруулах яац хэдэн өдрийн болсон намаа нөгөө уул мууланд явж амар одоо амьдрэх юм уу? Яага өсч юм болчих вэ? Гайхаад ах шиг лээ. Нөгөө янзлахаар юм ус тарж юм. Гайхаад одоо хаач мч аваад юм чи. Гайхаад ах шиг гэр оронгүй жоон хэцүү амьдрэх юм уу гэж ойлгосон. Сая тэр үгүй би ингээс усан дараа гараад ирлээ гэсэн чинь саний юм гэж яг иргэцэж байна. Зя юу асаа өсөө тайруулсан. Сайн өсчин нэг хамгийн гэртэйгээ ойрхон өсчин сонгоод тэгээд од модын юм цаа юм харсангүй л орчлоо. Тэгээд нэг Вьетнам хүүхэн байна. Тэгээд тариусан тавьсан юм л боллоо. Тэгээд уу яах вэ тэгээд нөгөө нэг муухай үсийг ардаас үстэй одод яарц ингээд нэг юм боллоо доо. Таадаг чинь зүгээр хөнгөн юм уу харин гээд толгойн болгоор урт үсэг байхгүй хөнгөн юм байл болов гэж. За тэгэж мэдрэгдэж чинь тариулсан. За энэ байла.